Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд аймагт хэрэгжиж буй төсөөлөх хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд гарч буй үр дүн, бодит байдалтай газар дээр нь танилцах, олон нийтэд мэдээлэх, төсөл хөтөлбөрийн үр шимийн хүртэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Йоланда Фернандес Ломын тэргүүтээ төлөөлөгчид энэ сарын 15-16-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд аймгийн удирдах ажилтнууд Ховд аймгийн талаар товч танилцуулж, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийж, талууд харилцан санал солилцсон юм а. Одоо энэ ирсэн альчлахын явцад бол би Ховдод хэрэгжиж байгаа хэд хэдэн төслийнхөө одоо энэ хэрэгжсэн газруудаар бас явж танилцлаа. За энэ дээр бол төслийн үр дүн бол одоо маш үр дүнтэй байгаа юм байна гэдэг бол ойлголтыг авч байна. За энэ дээр бидний хувьд төслийн үр шимийг хүртэж байгаа ард иргэдтэй бас тодорхой хэмжээнд уулзаж ярилцсан. За эндээс харахад бол одоо бас үр шимийн талаар иргэд бол одоо бас сэтгэл ханамж өндөртэй байна гэсэн нэг ойлголт. Нөгөө талаасаа бүс нутгийн онцлогооны одоо эмчилгээний төв дээр хэрэгжсэн цусны төвийн хувьд бол бас олон одоо хүний амь насыг одоо аврахад их тустай байгаа гэдгийг сонсоход их таатай байна. За энэ дээр бол одоо яг энэ чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байгаа. За энэ дээр хэд хэдэн аймагуудын одоо онцлогоо эмчилгээний төвүүдийг хамруулсан байдлаар хийгдэнэ. Үүний дотор бол Ховд хот дох одоо бүс нутгийн онцлогоо эмчилгээний төв бас багтаж байгаа. За яг одоогийн байдлаар их юм бол төслийн ажлын одоо бэлтгэл шатны ажил эхэлж байгаа. Яг наривчлсан зүйлс бол хараахан тодорхой болоогүй байна. За энэ хүрээнд бол одоо яг барилгын одоо өргөтгөлийн ажил дээр нь одоо бас тодорхой одоо тоног төхөөрөмжийн шинжилгээ ажлууд хийгдэнэ. Энэ дотор одоо онцлогооны одоо Ховдын онцлогоо эмчилгээний төв багтаж байгаа гэдгийг хэлье. Тухайлбал Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5 төслийн хүрээнд бүсийн онцлогоо эмчилгээний төвийн цусны салбар банкны барилгыг 74.2 сая төгрөгөөр засварлаж 58 нэр төрлийн 101 ширхэг тоног төхөөрөмж багаж хэрэгслийн бүрэн шинжилэл хийсэн байна. Үүнээс гадна бүсийн онцлогоо эмчилгээний төв бусад эмнэлгүүдийн хог хаягдлын нэгдсэн байрыг 140.1 сая төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтанд оруулжээ. Ингэснээр сард дунджаар халдвартай хог хаягдал 240 кг, хурц ирмэг үзүүртэй хаягдал 242 кг, эмгэг хог хаягдал 7 кг, энгийн хог хаягдал 2200 кг, нийт 2.6 тонн хогийг ангилан ялгаж халдваргүйжүүлэх боломж бүрдсэн байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хог хаягдлын сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдснээр эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн тогтолцоо бүрдэх боломж бий болсон талаар салбарынхан онцолсон юм.